Бидэнд өгөгдсөн байгаа хүснэгтэн мэдээлэлээр бид нэр багахан хэмжээний анализ дүгнэлт хийх шаардлагатай болсон гэж үзье. За тэгвэл нийт эхлээд хичнээн хэмжээний харилцагч байгаа юм бэ гэдгээ гаргаж ирье. Тэхийн тулд өмнө үзсэн count a функцийг ашиглаад харилцагчийн тог гаргаад ирье. Нийт 13 харилцагч байгаа юм байна. За тэгвэл нийт хүргэлтийн зардлын дундаж утгыг бид нэр олгож байгаа. За тэгвэл average функцийг ашиглаад дундаж утгыг гаргаад ирлээ. За нийт хичнээн хэмжээний борлуулалт хийсэн юм бэ гэдгээ бид нэр sum функцийн тусламжтайгаар гаргаад ирье. За ингээд бид нэр харахад тодорхой хэмжээний мэдээлэл авч болж байна. За тэгвэл энэхүү 3 үйлдэлийг хамгийн хэлбэраар яаж хийх боломжтойг одоо хэдүүлээ дахиад үзцгээе. За тэхийн тулд эхлээд хэдүүлээ хүснэгтэн мэдээллийн айл нэг утга дээр курсороо байршуулчихна. За түүнийхээ дараа дэлгэцэн тарагдж байгаа шорткатыг дарахад одоо энэ тейбл үүсгэж байгаа цонх гараад ирж байгаа. За энэ дээр окей дараад өглөө. За тэгэнгүүт форматыг өөрчлөөд бид нэр илүү харахад хялбар байдлаар энэ тейбл үүсгэж өгч байгаа цаанаас нь. За одоо шууд дэлгэцэн тарагдж байгаа шорткатыг дараад өгөхөд доор нь ийм одоо тухайн одоо утгуудыг нэгтгэж харах боломжтой ийм мөрийг үүсгэж байгаа. За эндээс хэдүүлээ total гэдгээс нь count-ыг дараад өгчих юм бол түрүүний гаргаж ирж байсан нийт харилцагчийн тоогоо бид нэр гаргаад ирж байна. За энэ дээр бол бид нэр average гэсэн утгыг сонгоод өгчнө. Тэгэх юм бол нийт одоо хүргэлтийн зардлын маань дунджийг гаргаад өгч байна. За энэ дээр бол нийт борлуулалтын орлогын маань нийлбэрийг одоо цаанаас нь шууд гаргаад өгсөн байна. За ингээ 3 үйлдэлээ бид нэр хийчих. За энэ дээр хэдүүлээ дахиад бүгдийг идэвхжүүлж авч хагаад энэ design хэсгээс table as гэдгээс нь доошлуулж байгаа бид нэр энэ хэсгээс аль ч одоо форматыг сонгоод өгөх боломжтой. За хэдүүлээ энэ форматыг сонгоод өгчээ. За тэгэнгүүтээ энийг дэлгэцэн тарагдж байгаа шорткатыг дараад илүү харахад хялбар болгоод өгчнө. За энийг ингээд харах юм бол илүү ойлгомжтой болж байна. За мөн дэлгэцэн тарагдж байгаа шорткатыг дараад за ингээд бүр одоо нөгөө grid line-ийн алгачингууд хүснэгт маань илүү тодорхой гараад ирж байна. За ингээд бид нэр тухайн түрүүний гаргаж ирэх гэсэн дата мэдээллийнхээ одоо анализыг гаргаад ирлээ. Одоо 13 хэр харилцагчтай юм байна. За нийт одоо хүргэлтийн зардлын дундаж утга нь 727 юм байна. Нийт 22,242 долларын бид нэр борлуулалт хийсэн юм байна гэдэг мэдээлэлээ илүү хэлбэраар ингээд гаргаад авах боломжтой байх нэ.